Ерөөсөө болох хэлсэн шүү дээ. Та нар өөр өстө үнэртэж байгаа зү бүр ийм амар бохирдолтой. Тэгээ дээрэс нь энэ хараа одоо үл олоод хөлтөөд мөсөн халиад айлууд руу ороод зарим айл нь бүр талан хүртэл устай болоод гэрээ орхиод хүртэл явж исэн шүү дээ. Тэг чи өнөөдөр энэ хүн ирээд ингээд тэрний энэний өмнө одоо зөндөө их олон хүн ирж исэн. Бид нар одоо үеийн одоо тэр их хурлын гишүүд сонгох гэж байгаа гишүүд би бол одоо эрүүл мэндийн яамд албан бичиг өгсөн иргэдийнхэн гарын үсгтээ бичгийг одоо нийслэлийн засаг дарга дүүргийн засаг даргад өгсөн. Одоо өнөөдрийн хүртэл ингээд одоо бүр халиад айл руу орцсон бахт нь хүртэл дарга нар ирж исэн. Өнөөдрийн хүртэл арга хэмжээ ерөөсөө авч өгөөгүй. Арга хэмжээ авъя гэж явдیں۔ Гэтэл одоо өнөөдөр энэ байгаль орчны маань сайд ирээд бүр газар дээр нь асуудлыг шийдсэн чи баг итгэж өгөхгүй шүү дээ. Ийм сайхан ажлыг ингэж хийж гэвэл одоо болж байна. Одоо энэ бол ерөөсөө бүр дийлдэхгүй. Энэ зам бол бүр айгүй хүнэр танартай байлаа. Имлэг биш дээ хоногт 150 км ус гаргадаг. Одоо өртгөл яриад бүр илүү гаргаж байгаа. Одоо энэ хөрс бүр шингээхэ болоод тэг одоо хөрс нь бүр ил урсгаад талдагт өвчин гарахад бүр бэлэн манай энд юун корона байтгаа өвчин гарахад бүр бэлэн байдаг байхгүй. Одоо ингээл сонгуул болоход бүх сонгогдож байгаа хүмүүс бүгдээрээ танах яа чи нээж гин. Энэ чи ээгийн юмд бушуухан холбоолоо байхгүй одоо байхгүй л үү. Тэгээд эмнэлгийн байгууллага ингээд олон нийт рүүгээ сурчлалын бүс рүү ийм бохор хаяад ахын зөв юм уу? Буруу. Бид нар бол одоо юу яаж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамда холбох болохоор 53 сая төгрөгийн нөгөө зураг төсөө хийгээд хөргөлдсөн байгаа. Холбоос хийх гэдэг. Одоо манай хажуутлын нөгөө Баян зүрхийн амбулатороо шүү дээ. Бохорт холбогдсон байхгүй юу? Одоо тийшээ л холбох гээд байгаа бид нар. Асуулт шийдэгдчихсэн. Та ямар ажилтай байлаа? Тэр дарга юуг нь яа? Та тэр зураг төсөл бүх юм та энэ өдөөс хойш орчны бүртлэг борлуулах үндэсний орооны алтан цол дарга та өөрөө ирж ажиллаад тэр зураг төсөлтөнд танилцаад тэр аж ахуйн нэгжийн сонгох шалгуулалт өгд юм уу? Одоо наач тэгээ тендер залуу дахиад удаад мэдгүй юм бол. Тэр хоорондын хурдан их боломж юу вэ те? Тэр 53 сая төгрөгийн яамнаас биш төсөвтөр биш. Хичээлийг хүлээвэл наач ахад мэдгүй шүү дээ. Энэ орчны бүртлэг борлуулах үндэсний орноос 53 сая төгрөг аваад тэгээ энийг яаралтай шийдцээ. Тэгээ өөр шууд одоо холбоод явж харах хэмжээнд юу вэ? Ямар аж ахуйн нэгж оруулах боломж байна? Тэгээ энэ намартаа багтаагаа дайлуулах хурдаа энэ ажлыг хий. Тэгээ та хэд нөгөө талдаа эмнэлэг үйжиж хүн амын эрүүл мэндийн төлөө ажилтдаг тангар өргөсөн эмчнэр үйжиж суурьшлын бүс рүү ингээд бохроо зүтгаад 70 оноос хойш ийм юмаа гэж сууж явах ёсцоо та нарт байж болохгүй. Төсөвтэй холбоотой асуудлыг ч юм бол би ойлгож байна. За өнөөдөр байгаль орчин аялал жуулчлалын сайд Батэрдэн сайд сэрж ажиллаж байгаад баяртай байна. Бид нар газар дээр нь дүүрэг орон нутаг дээрээ тулгарж байгаа хөрсний болон одоо агаарын бохирдолтой бүсүүдээрээ тойроод заавар бас ажилласан. Өнөөдөр мөн одоо дахиж ажиллаад энэ ажлын гүйцэтгэлээ шалгаад ингээд явж байна. Ингээ газар дээр нь ирж ажиллаад ямар ч үсэн сэтгцийн үндэсний эрүүл мэндийн үндэсний төвийг бохирд холбох асуудлыг шийдвэрлээд ажиллаж байна одоо.